За сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчтэй. Монголын тариаланчдын үндэсний холбооноос 5 дугаар хүрэлцэж зориулаад цуврал подкаст ярилцлага нэвтрүүлэг гэдэг хийж байна. Бид нар энэ хүн нэвтрүүлгээр салбарын мэргэжилтнүүдийг уран оролцуулж идэвхтэй ажиллаж байгаа бизнесийн компаниудын төлөөллүүдийг уран оролцуулж манай гац тариалан үйлдвэрлэлийн систем хэрхэн тогтвортой байх юм бэ? Ойрын ирээдүйд яавал илүүгээр ашигтай байх юм бэ гэдэг хилцүүлгийг өгнүүлж байгаа юм. Энэ удаагийн дугаарт Дорнын Group компанийн захирал Галбуу өрөвдөн оролцоод байна. Сайн байна уу та? Сайн байна. За сайхан авч чинь үү хаврын тариалт ойрхон хаяанд ирсэн байна. Таны ойрын ажил үйлсийн сонир сайхнаас юу байна вэ? Сайхан урж байна. Та сайхан урж байна уу? Сайхан урж байна. За энэ жилийнхаа тариалангийн ажил гэдэг тариаланчдын бэлтгэл ажлуудын гэрийн даалгавар. Тэрийг хөөцөлтөд байж байна. Бүхэл тариаланчид Монголын өнцөг болон бүртэл тарьдаг бүхэл тариаланчид энэ ажлаа хөөцөлдөж байгаа. За энэ жилийн хувьд бол ургамал хамгаалах бодис өөр гэдэг асуудлууд үүсэж их шиг байна. Олдц муута зарим орнууд экспорт хийх квот тогтоож байгаа. Дээр нь шатхууны үн нэмэгдэх гэдэг олон проблемуудтай бас нүүр тулахаар шинжтэй байна. Тэгэхээр бид энэ удаагийн ярилцлага тантай ярьж байгаа зүйл бол Монголын зүүн бүсэдийн гац тариалан үйлдвэрлэлийг яавал зөв зөвхөстэй байдалд нь хурдан хугацаанд оруулах вэ гэдгийг яг бизнес эрхэлж байгаа хүний үүднээс сонсомоор байна л да тий. Монголд яг нийт хэрэгцээт гурилныхаа гол хангамжийг бол төвийн бүсээс авчиад байж байгаа. Гэтэл энэ хор бороо ихтэй энэ бүтээгдэхүүний илүүдэлтэй жилүүдэд яах вэ гэдэг асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Тэгэхээр Доронтой аймгийн энэ гац тариалангийн үйлдвэрлэлийн нөхцөл байдлын талаар бизнес зах зээл талаас нь та нэг үзэж байгаа хүмүүст мэдээлэхгүй. За манай Доронтой аймгийн хэмжээнд бол Улаанбаатараас дэд үцчээс гурилынхаа үйлдвэрүүдээс худалдаа авахчдаас 1000 гаруй километрийн зайтай үйлдвэрлэл явуулж байгаа. За энэ нь бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тээврийн зардал тоног төхөөрөм, шатхуун, туслах материал гэдэг ер нь аслагдсан зайд үйл ажиллагаа явуулж байгаа. Борлуулалт нь хол байгаа нь бол энэ тэнд зөвхөн дотооддоо борлуулад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг сүүлийн 10 жил бол харуулж байна. Манай Доронтой аймагт газар тариалан 2004 онд бүр аймгийн хэмжээнд 1200 гад тариад 400 тонн ургац авч ирсэн юм түүхтэй. Тийм хэмжээнд унтлаа газар тариалан унсан байдаг. Энэ нь бол аслагдсан байгаа дэд үсчээс хол байгаа л гол шалтгаан байна. За тэнд 2010 оноос хойш 10 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Энэ аж ахуй нэгжүүд бол гол зорилго нь бол экспорт чиглэлсэнд газар тариалан хөгжүүлэх гэсэн юм л зорилготой очиж байгаа. За 10 гаруй жил бас энэ талаар яам тамгын газар мэдж чаддаг хүн болгонд л хэлж байгаа. Бид нар бол Доронтын дотоодынхаа хүнсний хэрэгцээг хангая. Үлдсэн бүтээгдэхүүнээ бол экспорт хийж борлуулъя гэсэн ийм л зорилготой ингээл яриад яваад байна. Энийг бол дэмжих ёстой. Монголын газар тариалан, Доронтын газар тариалан тэнд үндсэн суурь тавьж зөв ажиллая гэх юм бол экспорт гэсэн л ганц л гарц бай. Тэндээс 1000 гаруй километр тариад Улаанбаатарт авчираа. Тэнд тээврийн зардал нь бол тоон тутам 150 мянган төгрөг шүү дээ. Өнөөдөр төвийн бүсдээр Улаанбаатарт 500 мянган төгрөгийн үнэтэй ихэд тээврийн зардал нь 150 мянган төгрөг төлөөд энэ төрж ирээд 350 мянган төгрөгийн бүтээгдэхүүнүүд тарих юм бол тэнд газар тариалан өсөхгүй хөгжихгүй. Дахиад нөгөө хуучин түүхээ дахиад давтна. Тэнд газар тариалан тэрийгээ дагаад ингэж сэрхэхгүй. Доронтын тариаланчид бол нэг юм хөсч мөрөөддөг. Доронтын энэ газар бол экспорт чиглэсэн газар тариалан хөгжүүлээд тэнд бол олон тармил тарьсан олон үнэтэй тийм бүтээгдэхүүнүүдийг тарьж ургуулдаг гэсэн тийм л мөрөөдөлтэй байна. Ирээдүйн Монголын алдартай агрономууд тэнд төрнөл гэж мөрөөдөж байгаа. Бид нар бол Улаанбаатарыг сайн тарьдаг боллоо. Монголын агрономууд бол мундаг байна. Ирээдүйд бол бид нар эмийн ургамал тарьдаг, олон төрлийн таримлуудыг тарьдаг ийм л болох хэрэгтэй. Дэлхийд дээр юу тарьж болж байна? Манай энэ газар нутагт дээр юу тарьж болж байна? Тэрийг л бид нар тэнд тарихын төлөөд ажиллаж амьдрах ёстой л гэж байна. Энийг маань нээж өгөөч гэсэн тийм л хүсэл мөрөөдөлтэй тариаланчид тэнд үйл ажиллагаа явуулаад өнөөдөр хүртэл байдаг. Миний ингээд сонссноор бол та бүхэн энэ экспортын боломжийг нээхийн тулд
аймаг орнуудтай Яманда гэдээ маш олоодаа хандсан байна тийм. Тэгэхээр одоо хоёлаа яг гол үндсэн цөм асуудлаа тодорхойлъё тийм. Яг юун дээр нь болоод бид энэ борлуулалтыг гадаад борлуулалтыг хийж чадахгүй байгаа. Гол асуудлууд нь хаана байгаад байна. За ингэдэг юм билээ. За ямар ч үсэн бид нар одоо зөвхөн Улаанбаатар гаргая гэдэг юм биш. Ер нь тармил бүтээгдэхүүн гарна. Улаанбаатарг бол стратегийн бүтээгдэхүүн учраас гаргахгүй байж болно. За бид нар тэгэх юм бол тэнтгэр дотоодынхаа одоо гурилын үйлдвэрийг хангаад үлдсэн бүтээгдэхүүнээ одоо заавал Улаанбаатар биш 10 байж болж байна, Овьяас байж болж байна, Гурвалжин будаа байж болж байна, Сэлмарин гэдэг илгэний эм байж болж байна тийм. Эмэнд ордог бүтээгдэхүүн байж болж байна. Тэрийг тэнд тавиад тэднийг гаргах гэсэн эмэнд хүсэлтэй байгаа. За тэгэл энэ дээр одоо засгийн газар төрөл маань дэмжих хэвээр. Тармил бүтээгдэхүүнүүдийг экспортоор гарах одоо бомбтуудыг бол ойрхон бомбтуудыг бол зааж өгөх хэвээр. Миний ойлгосноор бол бид нар бол хаттын талын төрийн болон хувийн байгууллагуудтай нь бол харилцаа холбоо өндөр сайн байгаа. За хоёр бомбт үүд юм билээ. Баян хошуу өвдөг баян хошуу нөмрөг гэдэг ийм хоёр бомбт үүд. Монголынхоор бол тэр нөмргөөр бол бүтээгдэхүүнээ гаргаж болно гэсэн байт юм байна лээ. Баян хошуугаар гаргаж болохгүй гэдгийгсэн байт юм байна. Нөгөө баян хошуугийнх нь болохоор хятад талдаа болохоор баян хошуу талаар бол авъя экспортыг төлөж авъя тийм импортын бүтээгдэхүүнүүдээ тэргээр авъя гэсэн юм гээд хоёр бомбд зөрчсөн байгаад байна. Бас нэг юм асуудал байгаад идэв юм лээ. Тэгэхдээ тэдний бол ер нь бол хамгийн гол үндсэн л Монголын одоо юу гэдэг чинь хөдөө аж ахуйн яамч гэдэг юм уу ийм бүтээгдэхүүнүүдийг тармил бүтээгдэхүүнийг тэнд нь заагаад одоо 10-аач гэдэг юм уу тий Овьяас Улаанбаатар тэжээлийн бүтээгдэхүүнүүд ч гэдэг юм энийгээ заагаад ийм бүтээгдэхүүн бол экспортлж болно л гэж хэлэх хэрэгтэй юм байна. Энийг ингээ хэлчих юм бол одоо хөшиг нээгдээ дараагийн асуудлууд гарч ирэх хэрэгтэй юм байна. За энийг бол энэ бомбтоор хүлээж авах ингэн за ийм чанартай бүтээгдэхүүн одоо худалдаж авахд бэлэн байна. За ийм чанартай байх хэрэгтэй. Ийм стандарт байх хэвээр магадгүй ийм ургамал хамгаалах бодисыг хэрэгэлсэн байх хэвээр өрн ийм гарал үүсгэн ийм байх хэвээр гэд дараагийн асуудлууд гарч ирэх хэвээр юм бэл. Тэгэхээр бид нар бол одоо тэр хөшгийг л одоо нэмэр байна те. Биднэрт одоо тэр экспортын тэр боломжуудыг нээгичээл гэж одоо хүсэж байгаа. Худалдаа авагчдад буюу одоо урд хөршөөс те хүнс байх юм бол маш өндөр стандарт тавьж маш өндөр хяналттай байх юм байна л да те. Өнгөрсөн 2019-20 онд бол одоо Монголын гурил үйлдвэрлэдэг компаниуд дээр бас тухайн гурилын үйлдвэрлэлд Улаанбаатар нийлүүлдэг талбаанууд дээр нөгөө нэг хөндлөнгийн хяналтыг хийж байсан байх нь тийм. Гэхдээ Улаанбаатар ба гурил бус одоо тэжээлийн ургамалч гэдэг юм уу тийм нөхцөлд бол одоо зохицуулалт нөхцөл нь бол харин цалцсангүй гайгүй байгаа тань л да тийм. Та бүхэнд яг албан ёсоор ингээд яамнаас ч юм уу одоо бусад нь холбогдох газруудаас биднэрт ийм шалтгаанаар одоо бол энэ экспортыг дэмжих боломжгүй байна гэж хэлсэн тийм юу байгаа юу? Шийдвэр байгаа юу? Ер нь ямар тогтоож шийдвэрүүд юм гацсан байгаа даа. За яг одоо ийм учраас ингээ гарахгүй байна гэсэн юм бол байдгүй. За бидний ойлгож байгаагаар бол одоо экспорт чиглэсэн одоо тэр Улаанбаатар бол одоо стратегийн бүтээгдэхүүн учраас гаргадаггүй гэсэн тийм л ойлголт байгаа. Тэрнээс өмнө бол одоо 2012 онд Аравс Улаанбаатар юу энэ хятад руу гаргая гэсэн тийм бүр тогтоолт нь байдаг юм. Гаргаж болно гэсэн тийм. Тэгэл тэрний шугамар л одоо ингээд хөөцөлтөл ингээд явдаг. Тэгээд та нар одоо худалдаа авахчаа олох ёстой ч гэдэг юм уу тийм. Асуудал тэрэнд бол худалдаа авахчуд нь байгаа шүү дээ тийм. Ямар стандарт байх ёстой гэдэг. Бид нар бол одоо эхний ээлжинд л Монголын засгийн газар ийм бүтээгдэхүүнүүдийг экспортлж болно гэж л одоо тэр эрхийг л өгөх ёстой гэж. Дараагийн худалдаа авах, дараагийн одоо стандарт шаардлагуудыг бол одоо зохицуулалт нь хийгээл тэгэл гарна шүү дээ. Татварын хувьд ч тэр энэ таалагдж татвараа төлөөд те ингээл гарна шүү дээ. Тэгэхээр одоо бусад хариумлын үед яаж байгаа юм бэ? Одоо рапс ч юм уу те уралжин бодоо ч юм уу тэнцээ бас нодлон болоод оронтод бол рапс уралжин бодооны тарилт баг байсан гэсэн уулч нь бас нэлээд байсан баг. Тэдний одоо нөө борлуулалтын шугам нь ямар байгаа юм бэ? Тэ. Аравсыг бол Монгол одоо дийлэнх нь бол экспортод гаргаж байгаа. Яг нь тэрийг бол яаж гаргадаг вэ гэвэл Доронтоос наашаага Улаанбаатарт авчиад Улаанбаатараас ирийн гэсэн шугамар төмөр замаар. Тий, замын үүд ирийн гэсэн шугамар одоо экспортод гаргадаг. Гурвалжин будааг бас тэгж гаргаж байгаа, Японд руу гаргаж байгаа. Дийлэнх одоо Аравс
удаан гурвалжин будаг үйлдвэрлэлийн хэмжээнд бол үйлдвэрлэж байгаа газар бол одоо манай энэ донт одоо мандалаа оролцож байгаа шүү дээ. Экспорт чиглэсэн газар тариалан хөгжүүлэн манайх бол одоо дорнтой аж ахуйн нэгжүүд хилээсээ 35-аас 75 км-ийн зайтай байх. Тэд нэр яах гэж одоо энэ Улаанбаатар руу бүтээгдэхүүнээ авчираа дахиад эндээсээ замууд ирээн гэж явуулах юм бэ. Тэр 75 км яваад тэр хилээр цаашаа гарах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж л энэ тэр бүтээгдэхүүний одоо зардал гэдэг ч юм уу буураад тэргээрээ одоо хөдөлж байгаа тал нь хөдөлж авч байгаа тал нь бол бас ашигтай байна шүү дээ. Аймаг орон нутгийн зүгээс ямар тайлбар хэлдэг вэ? Орон нутагч гэсэн ер нь дэмжиж л оролцдог. Дэмжиж оролцдог. Тэгэхээр ерөнхийдөө энд бол нэг тийм экспортын нэг цонхны бодлого бол байхгүй байна, байхгүй байна. Тэр нь бол өгүүлэгдэж байгаа гэдгийг бол өмнөх одоо ярилцлагуудаар бол хүмүүс хэлээд байгаа юм л да тий. Тэгэхээр та бүхний хувьд одоо харагдаж байгаа гац гаргалгаа юу харагдаж байгаа? Яг энэ асуудал нь шийдэгдчих юм бол бид нэг одоо энэ үйлдвэрлэлийг ингээд цааш нь тогтвортой явуулж болмоор байна. Экспортын дээр одоо түрүүний хэлж штэ тий. Одоо яг та бүхний зүгээс албан ёсны тавих санал нь юу? Тэр зурж байгаа бомтуудын солилцлын арилгах юм уу эсвэл яг яах ёстой байгаа юм? Тэгээ одоо хамгийн эхний нэг асуудал нь бол тийм тармил бүтээгдэхүүнийг экспорт хийж болно гэж гарах ёстой. Тэгэл тийм л юм байх юм бол бид нэр одоо тэрэндээ таарсан стандартаа тэрэндээ таарсан ургамал хамгаалах бодисоо магадгүй тэр хоёр бомт зөрөөд байгаа тэр бол дараагийн асуудал болоод яваад байгаа л та. Аль бомтуудаар гаргаж болох юм тэр бомтоор тийм бүтээгдэхүүн гаргаж болж гин гэдэг ингээд заагаад өгчих юм бол тэрний төлөө бид нэр одоо ажиллахад бэлэн одоо ажиллаж гин тийм ингээд явна. Хэрвээ энэ домтод одоо тийм одоо донт бүсийг бол экспорт гэсэн газар тариалан одоо яг зохистой бүрдсэн тийм бүс нутаг болгоод тийм бид нар тэнд олон дэлхий дээр тарьж байгаа олон гоё таримлуудаас тэнд ургаж болохыг авчираа тэнд туршаад ингээд явах л одоо хүсэж байгаа. Тэнд одоо илүү гоё ургамлуудыг гоё үнэтэй бүтээгдэхүүнүүдийг тарил гэж одоо зорж байгаа шүү дээ. Бид нар бол тэнд техник тоног төхөөрөмж хүн хүч одоо бэлэн байна. Одоо биднэрт ганцхан тэр экспорт гэсэн л хийж болно гэсэн тийм л зөвшөөрөл хэрэгтэй байна. Танай бол ерөнхийдөө тариалтанд ямар технологи ашиглаж одоо ажиллаж байгаа вэ? За одоо ерөнхийдөө манай дорнт бол одоо газар тариалан шалтаа хүртэл унжсэн түүхийг би сая өмнө дурсан. Тэрнээс хойш одоо очсон аж ахуйн нэгжүүд одоо хамгийн сүүлийн үеийн одоо Канада, Америкийн технологи, технологиг тэнд хэрэгжүүлээ. Тэрийг одоо бодиттойгоор одоо 10 гаруй жил хэрэглээ явж байгаа компаниуд байна. Ингээд байгаль дээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй энэ технологиг хэрэгжүүлэе гэж зорж ажиллаж байгаа. Тэгээд тэр технологиг одоо ингээ 10 гаруй жил хэрэгжүүлж байгаа компаниуд байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө дорнт бол ил салхи ихтэй учраас бол яг зайлшгүй энэ өндөр технологиг нутагшуулах шаардлагатай гэж үзээд байгаа шүү дээ. Та бүхний ургацын хэмжээ ерөнхийдөө ямар байгаа? Гаагаас авч байгаа хэмжээ ерөнхийдөө ямар байна? За одоо бол төвийн бүсийнхэнтэй харьцуулахад бол төдийлөн хүрч чадахгүй байна. Одоо янз байна тийм 20 эдэн центнээс 10 эдэн центнэр хүртэл компанийнхаа туршлагаас, газрынхаа байдлаас тийм болоод яг л юм тэмхэл дундаж хэмжээнд л ургац авч байгаа. Тэгэхээр одоо Дорнот аймагт одоо хурлын үйлдвэр нь одоо ганцхан байгаа. Тэгээд нөгөө бусад нөгөө будаан одоо илүүдэлтэй байгаа гэж хэлж шүү дээ. Үнэхээр экспортын асуудал дээр бидний үйл мэдрэхтэй хөрш орнуудын харилцаатай холбоотой ч юм уу эдийн засгийн ямар нэг юм саад бэрхшээл байхыг бол бид нар хийж мэдэхгүй юм те. Тэр тохиолдолд бол экспорт нь гарахгүй байлаа гэхэд бид нар цаашаа ингээд өөр шийдвүүдийг аваад хэрэгжүүлэх боломж олцсон юу байгаа юм бэ? Сая бас энэ хөндлөнгөөс мөн хэлж байгаа говийн бүсүүдийн одоо гурлын хэрэгцээг Дорнотоос жишээлбэл хангадаг бол төмөр замтай болох чинь гэдэг юм ийм санаа хэлж байгаа шиг байна. Тэгээ боломжтой л доо. Манай дээр одоо 60 жилийн түүхтэй Дорнот гурил гэдэг гурилын үйлдвэр байна. 12 мянган тонн Улаанбаатар хөдөлж авдаг. Тэргээр гурил үйлдвэрлээд тэр хавьтай бүр тэр ихтгэл Улаанбаатар ч гэсэн борлуулалтаа хийдэг юм аж ахуйн нэгж байгаа. Мэдээж одоо экспорт одоо нэгдээ зориод ирэх юм бол гурилч гэсэн экспортод гарах нь шүү дээ. Одоо бол сая экспорт хийхээр бол Монголын одоо 13 гурилын үйлдвэр шалгалт чуулгандөө тэнцээд гурилаа экспортлох эрхээ аваад ингэ байж байгаа. Тэрний нэг нь бол бас энэ донт гурил. Мэдээж одоо гурилууд гараад эхлэх юм бол бас дагаад одоо борлуулалт нэмэгдэн, үйлдвэрлэл нэмэгдэн. Манай Дорнот аймаг бол одоо бидний тооцоолж байгаагаар бол жилдээ нэг 60 мянган тонн Улаанбаатар үйлдвэрлэх хүчин чадалтай аж ахуйн нэгжүүд тэнд байна.
Хэрэгжилж байгаа тэнд байгаа урлагийн үйлдвэр маань бол 12,000 тонн Улаанбаатар хөдөлж авдаг ийм үйлдвэр байна. Үлдсэнгийн яах вэ гэх юм бол үлдсэнгийн одоо Улаанбаатар руу дархан руу зөөж одоо борлуулалт дээр очтой. Тэгээ энийг бол нэлээд жил хийчихлээ. За ингээ явах юм бол яах вэ гэвэл энэ цаашаа ирээдүй бол их л сул муу харагдаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бидний ажлын даалгавар бол одоо 50,000 Улаанбаатар хэрхэн одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэг л асуудал байгаа шүү дээ, тий. Тэгэхдээ яг нэг Улаанбаатараас өөр бүтээгдэхүүн бас тарих боломжтой шүү дээ. Одоо бүх компани одоо шинэ компани бүгдээрээ сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Одоо дэлхийд дээр байгаа алдартай тоног төхөөрөмжүүд бүгд л манайд оромжтой байна. Тэгэхээр л одоо тэрэндээ таарсан л одоо айтайхан бүтээгдэхүүнүүдийг одоо тэнд гурвалжинбудаа тарьж гин, тэнд одоо рафс тарьж гин, тэ сэлмэрийн тарьж гин гээд ингэж байж байгаа. Тэгэхээр тэрэн дээр өөр худалдаа авах боломжтой өөр одоо бүтээгдэхүүнүүдийг одоо арваач гэдэг юм уу. Манай энэ цаахан бас харбин гээд хот байгаа. Тэнд бас одоо харбин гээд ПВ үйлдвэрлэж байгаа юм. Биднэрт бас хүсэл тавьдیں۔ Аваа худалдаж авъя те. Гэсэн юм хүсэлтүүд бас ирдэг. Тэгэхээр энэ худалдаа авах талд одоо бид нар энэ бүтээгдэхүүнүүдээ гаргалаа жишээлбэл 10 гаргалаа гэж бодоход хөхтөрөө гаргалаа гэж бодоход ямар үн ханшаа гарах боломжтой байгаа. За одоо яг өнөөдрийнхөөр бол 10-ны талаар бол мэдээлэл алга байна. Өнгөрсөн намар бол хятадын талд бид нар экспорт хийгээд будаа авал дээр зарах боломжтой байна гэдгсэн. Ер нь бол 1100 төгрөгөөр килограммын авах боломжтой гэсэн тийм л санал байлаа. Тэгэхээр одоо яг юм эсвэл энэ улс төрийн нөлөөлөл ингэж ороод энэ одоо үйл ажиллагаа ингэж одоо тодорхой бус байгаад байдаг юм болов яг юунд байна? Эсвэл энэ төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутай байна уу? Яг гол асуудал нь одоо хаана байгаа вэ? За одоо асуудал нь одоо тэр улс төр мөр бол байхгүй бах уу? Эн чинь бол одоо манай өдөө аж ахуй гэл бодлого гайл ингээл хийж байгаа. Энэ бодлого маань бол одоо магадгүй энэ төвийн бүсийн нутагтэр илүү сайн тогтсон тийм бодлого хэрэгжүүлж байгаа. Аслагдцсан одоо Доронтой аймаг бол тийм 1000 гаруй километр явцсан байхад л одоо энэ Сэлэнг дарханд байгаа аж ахуй нэгжтэйг адилхан нөхцөл тарьж гин гэж үзээд адилхан нөхцөлд адилхан боломж байгаа гэж ингэж харах юм бол энэ бол буруу баг. Бид нэр бол одоо ер нь бол яамныхан ч очсон дагнаас ч гэсэн хэлдэг. Нэрээ тийм биш дээ. Энэ одоо 35 км 70 км байгаа газар ийшээгээ экспортлж бол болох юм шүү дээ. Илүү гарснаа шүү дээ. Дотоодынхаа гурван үйлдвэрийг хангаад илүү гарсан бүтээгдэхүүнүүдэд төрөлжүүлээд энийгээ ингээд гаргачих болох юм байна гэдээ дэмждэг л дээ. Тэгээ яг амьдрал дээр хөөдрөхөр л энийг шийдвэр нь одоо хүртэл гардаггүй. Тэгээ энэ одоо ямар учиртай бид нар одоо сулгүйгээд байна уу? Тэгээ зарим хүмүүс ойлгохгүй байна. Тэгээ яг л одоо энийг л хүн болгонд ойлгуулах юмсан гэж хүсэж байгаа. Бид нар одоо 1000 км-ийн цаана тариад тэрийг одоо автомашинаар зөөгөөд 150 км тоон тутам 150 мянган төгрөг төлөөд энд хүрээд ирж байгаа. Тэгээд олох хөстой яг жинхэнэ орлогоо олж чадахгүй байна. Тэгээд тэрвэртэл явуулсараа дуусчих. Тэгээд дээр нь одоо урамшууллын мөнгө гэж усаас мөнгө авдаг байхгүй. Нэг тонн Улаанбаатар тэдэн төгрөг гэж жил болгон гараад өгч байгаа. За экспорт хийвэл яах вэ? Бид нар 1000 км зөөхөхгүй. Бид нар 35 км 70 км зөөнө. Тэгвэл яах вэ гэх юм бол тээврийн зардал бага болно. Тэнд байгаа тарилмчид илүү одоо тээврийн зардлаас мөнгө олох болчихж байгаа ч тийм ашигтай байх юм байна. Экспорт хийгч байгаа юм чи улс бол урамшуул өгөхгүй. Тэгэхээр улс тус ашигтай биш. Аль талдаа бол ашигтай харагдаад байна тийм. За тийм. Тэнгуудаа дээр нь улс бол тэнд байгаа одоо бизнес хийж байгаа компаниудаар дамжуулаад Монголд өөр ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн хэмжээнд үйлдвэрлэж болох ачааллыг хувийн компаниуд үүсгэж байгаа. Хувийн компаниуд үүрээ тэнд нь янз янзын таримлаа тариад орлогоо хийгээд тийм гадаад дотоодоос тэр юмнуудаа суралцаад ингээд хэрвээ экспорт хийгээд гэх юм бол ирээдүйд тэр бүрчин одоо тарилмч тэр бүсийн тарилмчд мөнгөтэй болно. Мөнгөтэй бол яах вэ гэвэл тэнд байгаа хөрсөө тайлна шүү дээ. Хөрсөн л хамаг мөнгөө зарцуулна шүү дээ. Тэгэхээр Монголын хөрс илүү сайн болно, илүү хамгаалтанд орно. Тэгээд дутагдж байгаа шинэ технологиудыг тэнд одоо худалдаж аваад тэндээ юмаа хийн. Ийм л учиртай. Энэгээр тарилмчаар дамжаад газраа хамгаална, тарилмчт нь мөнгөтэй болно. Дараа нь энэ төвийн бүсийн тарилмчд оронтой суралцж болно шүү дээ. Тэгэхээр та бүхэн жишээлбэл энэ төрийн байгууллагын хүмүүстэй яг хамгийн сүүлд хэзээ уулзсан байсан бэ? За нэг сарын үед бол хөдөө аж ахуйн яам сайд руу албан тоо төгсөн. Монголын тарилмчдын үндэсний холбоогоор дамжуулаад тийм холбоогоор өчиг явуулсан. Аймгийнхаа засаг дарагч бас явуулсан. Ямар хариу ирсэн бэ? За одоо хариу маань нэрээгүй байгаа.
Тэгтээ чи хариу ирэх чи өөрөө хуулийн хугацаатай 30 хоногийн хугацаанд ирэх хэрэгтэй тийм. Тий. Одоо эрэг үдэн тий. Аха зөв. За окей. Ямар нэгэн байдлаар одоо энэ Тэрэлтэнчтэй холбооны үндэсний холбооны 5 дахь хурлын үеэр бас энэ асуудал тодорхой хариу ирэх байх гэж бодож байна. Бид нар бас төрийн байгууллагын хүмүүстэй уулзахдаа бол ерөнхийдөө энэ экспортын чиглэлээр бас хэд хэдэн асуултыг бол асууна гэж болж байгаа. Тэр үед бол бид та бүхний одоо асуултыг бол асуухаар бол төлөвлөж байна. Дээрээс нь бид нар боломж олцоо нь олдох юм бол одоо энэ 10 орчим цуврал подкастын яг төгсгөлд нь олзогч талуудыг цуглуулад нэг бас нэг хилцүүлэг хийгээд те яг ингээд нүүр харсан хилцүүлэг хийгээд нэг бодит мэдээллийг ерөнхийдөө сонсчих зорилготой байгаа. Тэгэхээр хоёулаа ястаг дараагийн нэг төвшөнд жоохон үргэлжлүүлээд явъя. Одоо та бүхэн залуу хүмүүс те шинэ орчин үеийн технологиг одоо нэвтрүүлсэн байгаа гэж ярьж байна. Тэгэхээр ирээдүйг ерөнхийдөө яаж хийж байгаа бидний газар тариаланд энэ ухаалаг газар тариалан гэж яригдж байгаа зүйлсийг хэрхэн одоо нэвтрүүлж болохоор харагдаж байгаа. Энэ дээр та бүхний судалсан зүйлс юу байгаа вэ? Ер нь бол бүгдээрээ л харж байгаа. Ер нь бол тэр шинжлэх ухаанч байх ёстой тий. Гэх юм бол яах вэ гэвэл одоо бизнес талаас бол зардал мөнгө хэмнэн тэрийг бол одоо мэдээж хамгийн түрүүнд л тавьж байгаа. За бүх юмны учир бол одоо мөнгөтэй л холбогддог. Хин амжилттай байна, хин мөнгөтэй байна. Тэрийг хамгийн түрүүнд л нэвтрүүлнэ. Одоо яг тэр амжилтанд хүрэхийн тулд ч гэсэн бид нэр одоо технологиг те Америк, Канадын технологиор тоногдсон үнэтэй тоног төхөөрөмжүүдийг одоо хэрэгжилж байна. Ингээд өөрийнхөө боломжоор явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ сайхан техникүүдд таарсан сайн бүтээгдэхүүнүүдийг таримаар байгаа. Тэрнээс биш одоо Улаанбудаа гэдээ явах юм бол энэ хөгжил маань ингээд энэ дээр л байгаад байна. Бид нар одоо 60 жилийн түүхтэй. Улаанбудаа тарьж байна. Нэг хэсэг хангаж чаддаггүйсэн. Одоо бол Монгол сайн хангаж байна. Илүү гарч байна. Тэгээд илүү гарахаар яах вэ гэсэн тийм бэлтгэл чалга байна. Тарилчид нь бол илүү тарьж чаддсан байна, үзүүлж байна те. Одоо бол манайд оронтод бол зарим аж ахуйн нэгжтэй 6000 тонн Улаанбудаа ингээд ганцыгч борлуулж чадаагүй аж ахуйн нэгж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энийг одоо илүү ухаалгаар энэ дээр ухаалгаар байгаа. Одоо технологи гэхээс илүү гарууд бид яах вэ? Зарчдаг. Бизнес модель тал дээр илүү ажиллах шаардлагатай байдаг. Энийг бол төр бол энэ дээр одоо шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Одоо Улаанбаатар дээр бол асуудал байхгүй болчихлоо шүү дээ. Бидний хувьд экспорт хий гэж одоо мөрөөдөж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бол тэр шинэ технологи, шинэ юмыг одоо эрэлхийлэх, шинэ юм тарья гэдэг байгаа шүү дээ. Бид нар бол 500 мянган төгрөгөөр зардаг юм тарьмаарг байна. Энийг тарьж гин бид нар хийж чадж байна. Бид нар 2 сая 500 мянган төгрөгөөр зардаг, борлуулдаг ийм бүтээгдэхүүн тарьмаар байна. Бид нар энэ дээр туршмаар байна, хиймээр байна л гэж. Энэ дээр ч л одоо экспорт гэдэг ганц хаалга хөшиг байгаад байгаа. Тэрийг нэгэ чи тэгвэл одоо бид нар бас тэнд ингээд туршаад өөрсдийнхөө боломжоор улсаас мөнгө гарахгүй шүү дээ. Бид нар тэр эрсдлээ бид нэр үрээд те ингээд явъя гэсэн юм л одоо. За тэгэхээр Тэрэлтэнч үндэсний холбооны энэ татвар урал дээр энэ Дорн тамаас ирж оролцож байгаа нэг аж ахуйн нэгжүүдтэй ерөнхийдөө бас бүр нэлээд сайн юм брейнсторм хийж энэ биднэрт яг энэ бизнес модель талаас ямар боломж олцоо байгаа юм бэ гэдгийг яг энэ шийдвэр гаргах төвчний хүмүүст бас нэлээд сайн ойлгуулмаар зүйл байгаа юм байна л да тий. Аха. За окей баярлалаа. Өөр одоо битэрийн ярианд одоо тусгагдаагүй орхигдсан асуугаагүй орхисон зүйл танд байна уу? Байхгүй дээ. Энэ бол тарилынч Монголын өнцөг болон бүртэлд ажиллаж байгаа тарилынч болгонд л проблем байна. За одоо тэр асуудал нь бол тэр мал талбараа орчдөг тийм өчнөө одоо мөнгөөр төлсөө одоо тэр хашааг нь эвдчихдэг гэх тийм. Тэгэл тэрнтэйгээ уялдаад одоо нөгөө тэднэртэйгээ адилхан асуудал байгаа шүү дээ. Одоо болж өгдөг бол хашааг нь эвдүүл одоо хуулийн ямар зохицуулалт байх вэ? Тэрийг бас нэг шийдээд өгчдөг байвал тэгээ одоо хашаа одоо гих мэтлэнгээр одоо асуудал байна. Биднэрт бол олон асуудал байгаа. Гэхдээ хамгийн тулгамдсан хамгийн чухал асуудал. Энийг л тавих юм бол одоо тэнд байгаа тарилч төгжнө. Тэнд байгаа одоо юу гэдэг чинь газар тариал илүү хөгжнө. Дагаад одоо Монголын газар тариал дахиад шинэ хуудасны нээлгэж үзэж байгаа. Тийм байна, тийм байна. Энийн төлөө л одоо магадгүй төр маань бас нэг оролцоод те. Бид нар бол мөнгө өгөөч ингээд өгөөч гэж байгаа юм бол байхгүй шүү дээ. Бид нар бол харин төрөж байгаа урамшууллаа тэнд өгөхгүй байж болно. Бид нар экспорт хийх юм бол экспорт хийж байгаад нөхгүй шүү дээ. Энд нь юм болцоог нь олгоод ингээд эднийг бол дэмжиж ингээд яваач гэсэн тийм л зорж байгаа.
Тэгэхээр бидний энэ ярьж байгаа сэдв бол нэг удаа ингээд 30-40 минут яриад өнгөрөх сэдв бол ерөөсөө биш вэ. Энэ бол цаана Монгол улс ерөөсөө энэ газар тариалангийн бизнесийг үр ашигтай орчин үеийн эрэлт шаардлаганд нийцсэн хэрхэн яаж явах юм бэ? Тэр нь ямар бизнес модельтэй оролцогч талуудын interaction ямар байх юм бэ гэдэг нэлээд сайн одоо brainstorm хийхээр team сэдв бол харагдчих. Бид тэгээд энэ сэдвүүдийг дараагийн дугааруудаар бас хөндөд өөр одоо мэргэжтнүүдийн одоо үзэл бодлыг одоо тусгаад явъя. Танд одоо цаг гаргасанд баярлалаа. Тэгээд хуралдаар ирээд болцгоо. За баярлалаа. За баярлалаа.